Үндэсний 3 дугаар зөвлөгөөнд одоо хүрэлцэн ирж оролцож байгаа та бүхний энэ өглөөний амраа моглонг айлтгая. Монгол улсын өнцөг болон бүрээс хүрэлцэн ирсэн боловсролын салбарт оролцогч олон талыг төлөөлж ирсэн та бүгдэд одоо талархаж байгаа зохион байгуулагчдын өмнөөс илэрхийлье. Манай үндэсний зөвлөгөөн 3 дахь жилдээ болж байна. Тэгэхээр улам өргөжиж, олон хүний анхаарлыг татсан асуудал болж, бас асуудал нь шийдэгдэж одоо ирсэн бид баярлаж байгаа. Тэгээ өнөөдрийн энэ 3 дугаар зөвлөгөөнийг Монгол Улсын их хурлын хүний эрхийн дэд тороо хамтран зохион байгуулж байгаа. Уламжлалт хамтран зохион байгуулагч боловсролын ерөнхий газар засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг тэгээд legal guide хуулийн фирм хил хязгааргүй хуульчид төрийн бас байгууллага хамтран зохион байгуулж байгааг юуны өмнө одоо хэлхэн зүйтэй. За тэгээ өнөөдрийн одоо зөвлөгөөний зорилгыг бас танилцуулах нь зүйтэй. Тэгэхээр өнөөдрийн зөвлөгөөнөөр бид нар дотуур байр буюу одоо энэ сууж байгаа нэгэн хүний тодорхойлсноо Монгол хүний identity буюу Монгол хүний амин чанарын салшгүй нэг хэсэг болж байгаа. Түүний илэрхийлэл болсон Монгол улсын одоо энэ нүүдлийн соёл иргэншлийн нэг одоо онцлог шинжийг илэрхийлсэн дотуур байр гэдэг асуудлаар бол бид одоо өнөөдрийн хилцүүлгийг хийж байгаа. Гэхдээ өнөөдрийн энэ хилцүүлгийн зорилго нь ганцхан өгүүлбэрээр хэлэх юм бол дахин загварчлах гэж хэлж байгаа. Дотуураар яг социализмын үеэхээр байгаад байгаа биш үү? Социализмын үе өнөөдөр анги танхим өөрчлөгдсөн, сургууль өөрчлөгдсөн, яам өөрчлөгдсөн, улсын хурлаа өөрчлөгдсөн. Гэтэл ресторан хоолны газар өөрчлөгдсөн, өөрчлөлт дотуур арай өөрчлөг өнөөдрийг хүрсэн юм шиг гэдэг асуудал. Дахин загварчлыг юугийн дахин загварчлах юм бэ? Яг орчин нөхцөл нь. Нөгөө л хуаран цэргийн анги, казарм шиг дотуур байр хിവэрэ багсдаг. Тэр ямар болж тэр өөрчлөгдөх ёстой. Үйлчилгээ. Зүгээр байлгаад хоол өгвөл, хонуулаад хоол өгвөл заавал дотор орны багш нэг хичээлийн хийлгүүл хийлгээд л. Одоо үйлчлэг нь ийм л байх ёстой. Зочид бодол шиг л байх ёстой юу? Дахиад өөр үйлчлэг байх ёстой. Зас сайжруулах үйлчлэг байх ёстой. Гуравт нь хүний нууц. Хүүш шүнэн жижүүртээ онуулчаад жижүүргээ хаа хамаагүй юм шүү дээ. Хүүхд малын ч мэгчлэн биш. Боловсролын ч мэгчлэн биш. Хэн ч хамаагүй жижүүртээ онуулчаад 8 ажлын 8 цагаар нь хэдэн ч хүүхэд байсан 400 ч хүүхэд байсан 40 ч хүүхэд байсан нэг багштай. Тэгээд тэнд нийгмийн ажилтны сургуулийн нийгмийн ажилд очиж ажилтгүй, сэтгэл зүйч очиж ажилтгүй, эмчин очиж ажилтгүй, ангийн багш нь орж ажилтгүй. Ийм байх ёстой. Бид хүүхдээ ер нь бол жоохон албан ёсны үйл хайхалт бүртгүүлээд байна уу гэсэн ийм маягаар. Дараагийнх нь нэг юм нь юу вэ гэхээр удирдлага зохион байгуулалтын хувьд. Өнөөдөр одоо манай боловсролын үндэсний хүрээлэнгээс хийсэн судалгаагаар дотуур айранд шийдэрлэх ёстой асуудлууд маш ихээр хөндлөгдсөн. Хулгайгаар бол яах юм? Үйтэнгийн нэрвэлхэлд гарвал яах юм? Зан төлөвийн өөрчлөлттэй хүүхдэд би яаж ажиллах? Ахлын ангийн одоо өөдөөс харахад байгаа эрэгтэй хүүхдүүдийг бид яаж чадахгүй багш нь хэлж байна. Тэ? Хүүхдүүдийн хүслээр нэлцэл бас байна. Бид нар хөдөлгөөн хиймээр байна. Янз бүрийн хичээл сургалтанд суумаар байна. Хүүхдийн эрэлт хэрэгцээнд нэлцэн үйл ажиллагаа. Тэгэхээр дүрм журмын яаж өөрчлөх ёстой, яаж дахин загварчлах ёстой гэдэг ерөнхийдөө нэг энэ чиглэл. За тэгээ суурь асуудал буюу өнөөдрийн одоо сэдв бол хүүхдийг хэн асран хамгаалж байгаа. Эцгийн нэрээ гоё юу? Сургууль авсан бол хэн авсан бэ? Яаж авсан бэ? Тэр эргэцэн хувьд ер нь боломжгүй юу? Яг юу болоод байгаа вэ гэдэг асуудал. Одоо суурь асуудал гэж харж байгаа. Тэгэхээр одоо зорилгоо танилцуулсан оролцогчдыг бол та нар мэдж байгаа. Төрийн бус, олон улсын байгууллага,
Тэгээ яг газар дээр нь ажиллаж байгаа, хариуцсан ажиллаж байгаа хүмүүс, хуульчид, хүний эрхийн мэргэжилтнүүд, хүүхдийн эрхийн мэргэжилтнүүд одоо төрөмс байгууллагуудын төлөөлөл оролцож байгаа. Ингээд би өнөөдөр манай энэ зөвлөгөөн одоо шатагч байгаагийн нэг илрэл бол улсын хурлын 3 гишүүн оролцож байна. Манай өнөөдрийн зөвлөгөөнд тэгэхээр улсын хурлын гишүүн Баасан Жаргал би одоо нээлт гэж байгаа зүйлд танилцуулна. Манай хэвлэн гишүүн. За улсын хурлын эрхэм гишүүн. За ингээд 3 дахь гишүүн нь бол одоо маш чухал манай өнөөдрийн зөвлөгөөнийг одоо хамтран зохион байгуулагчийг төлөөлж нээлт юу хэлнэ үү хэмээн улсын хурлын гишүүн, улсын хурлын хүний эрхийн дэд хорооны дарга Эрдэнэ ол таныг эндэрт урьж байна. Баярлалаа. За сайн байна уу? Та бүхэнд өглөөний мэнд хүргье. За ер нь энэ дотор байрны асуудал, дотор байранд байгаа хүүхдийн эрхийн асуудал зүгээр нэг одоо ёс төдий яриад өнгөрчих сэдв биш ээ. Энд дээр нухацтай хандах ёстой. Нухацтай хандах олон шаардлагууд байна гэдэг асуудлаар одоо манай хүний эрхийн дэд хорооны гишүүн, улсын хурлын гишүүн, Баасан Жаргал гишүүн сүүлийн өдөр болгоо ярьж байгаа. Ерөөсөө хурал дээр хажууд суугаад яг энэ асуудлыг байнга ярьж байгаа. Тэгээ үнэхээр нөгөө өдөр болгоны давталтын тоо нэмэгдээ, дээрэс нь хэлэх ярих гэхээс илүүтэйгээр шийдвэрлэх ёстой, бодлогын түвшинд шийдвэрлэх ёстой асуудлууд дээр бид нар олон удаа санаа солилцож байгаа. Тэр энэнээр бол яг өөрөө нөгөө язгуураасаа хуульч мэрэгчлээ өнгөлөө ажил хийгээд хүний эрхийн чиглэлээр бас тод дуурайд өөр дээрээ гал дуудаж эрсдэл хүлээгээд дотор байрны хүүхдийн асуудлаас гадна урдан морь унааж одоо хүүхдийн асуудал ч гэдэг юм уу, яг энэ хүүхдийн асуудлаар нэгэн үзүүр сэтгэлээр явж байгаа хүмүүсийн төлөөлөл бодлого усруулах шийдвэр гаргах тушин тэр тусмаа улсын хурлын гишүүнээр сонгогдож ус энэ хууль дээр ажиллах бодит боломж үүсэж байгаа нь бол онцгой ач холбогдолтой гэж харж байгаа. Манай хүний эрхийн дэд хороо 9 гишүүнтэй. Тэр манай 9 гишүүдийг бүгдээрийн л одоо маш сайн итгэл үнэмшилтэй болгож мэдээлэлээр хангаж энэ асуудал дээр бид нар нухацтай зайлшгүй яралтай шийдэх сая хэлсэнчлэн дахин загварчлах ажил дээр бас бид онцгой анхаарах ёстой гэдгийг бас хэлж байгаа. Тэм учраас бас энэ өглөө өнөөдрийн арга хэмжээг зохион байгуулж байгаа зохион байгуулагчдад болон хамтран зохион байгуулж байгаа хүмүүст. За ялангуяа энэ асуудлаар бас бидний үргэлж цэнгэлж итгэл үнэмшлийг маань бас өрдөж байгаа Баасан Жаргал гишүүнд онцгой талархал илэрхийлье. За миний хувьд би хуулийн их сургуулийг төгсөөд Мөс хууль төгсөө дараа нь Индианагийн бас хуульд мастер хамгаалсан. Тэгж явахдаа бол хүний эрхийн үндэсний комиссар гэсэн дадлага хийжсэн энэ хүүхдтэй холбоотой асуудал дээр бас одоо багасаа өөрийнхөө хэмжээнд бас ажиглаж анзаарч ирсэн л дээ. Яг тэгэхээр миний дүү бас хөгжлийн мэргэжилтэд байсан учраас одоо байдаг учраас энэ хөгжлийн мэргэжилтэд хүүхдийн асуудал дээр ч гэсэн бас тусгай хэрэгцээ нөхцөл байдлыг ингээд байнга ажиглаж яадаг. Тэр ер нь энэ бид нар 1992 оны үндсэн хуулиараа хүмүүнлэг иргэний ардсан нийгэм гэдэг энэ тулыг авсан, бий болгосон. Тэгэхээр нөгөө хүмүүнлэг нийгэм маань яг одоо хаана явна вэ? Иргэний нийгэм маань яг хаана явна вэ? Гэдгийг саяны зөвхөн дотор байрны асуудал гэдэг утгаараа биш том утгаараа бас одоо ингэж дахин тодорхойлох үнэт зүйлсийн төвшөнд бид нэр ярих шаардлагатай болж байна. Өнөөдөр Монгол улсад сонгуулийн хооронд PR-аас PR-ын хооронд тогтвортой судалгаатай бодлого гэхээс илүүтэйгээр сэтгэл хөдлөл давамгаалсан улс төрчдийн хэв шинжид PR-луу чиглэсэн ийм засаглал яваад байгаа. Би аль нэг намыг онцолж хэлээгүй. Ер нь нэг ийм нөхцөл байдал руу орсон. Яг одоо идеологийн төвшөнд буюу үнэт зүйлсийн төвшөнд бид энэ нийгмийнхаа суурь тогтолцоо, энэ нийгмийнхаа одоо зорж байгаа зүйл рүүгээ тэр болгон өнгөж хардаггүй. Нийгмийнхаа тэр дуу хоолой болсон хүмүүсийн ялгарлыг тэр бүхэн анзаархаа болчихжээ. Тийм учраас их хурлын төвшөнд ч тэр энэ дээр бол одоо хүн төвтэй бодлогыг хэрэгжүүлнэ гэдээ бид стратеgiгээ 5 толгууйтайгаар ингээд өнгөрсөн 11 сарын 20-нд баталсан байж. Тэгээ энэ маань бол урэ лоозон тунхагийн төвшөнд биш, бодитоор ажилтдаг механизм одоо англиар хэлж байгаа дуучлаараа implementation буюу хэрэгжүүлэлт зайлшгүй шаардлагатай байгаамаа. За Монгол шиг 3.5 сая хүнтэй улс орнуудад ер нь яаж одоо энэ нийгмийг хөгжүүлээд байгаа юм бэ? Улс орныхоо өрсөлдөх чадварыг ахиулаад байгаа юм бэ гэдэг суур асуудал бол хүүхдтэй шууд холбоотой байна.
1982 онд анх одоо FOSS гэдэг байгууллага үүсгэл тавигдсан л да. Forum of Small States гэж. Тэгээ энэ Forum of Small States маань одоо нэгдсэн үндэсний байгууллагуудаас бүртгэлтэй байгууллага болчихлоо. Ойролцоогоор 40 орчим орнууд байгаа. 10 саяас доош хүн амтай улс орнууд энд нэгдсэн. За нэгдэх болсон шалтгаан нь болохоор нэгдсэн үндэсний байгууллагын аюулгүй зөвлөл дээр байнгын 5 орн одоо шулуухан хэлэхэд бол байнга одоо илүү давуу хэрэгтэй байгаад байна. Цөөн хүн амтай улс орнуудын дуу хоолой бүтэхгүй байна гэд ингээд 30 гаруй улсууд өнөөдрийн байдлаар 37 улс өнөөдөр ингээд нэгдээд энэ байгууллагыг бүрдүүлж байгаа. Энэ дотор Монгол байгаа. Гэхдээ бид нар энэ механизмаа ерөөсөө ашиглахгүй байгаа нүүбийн төвшин дээр. За энэ яаж яах гэхээр дотроо 1 сая хүртэлх хүн амтай, 5 сая хүртэлх хүн амтай, 10 сая хүртэлх хүн амтай улс орнуудын тухай. За энэ бол одоо Forum of Small States гэдэг нь бол жижиг улс гэдгийг нь бол бас манай монголчууд зөв ойлгох хэрэгтэй. Хүн ам зүйтэй улс орнууд гэдэг. За тэгээ энэ орнуудын ерөөсөө гол өрөө нь болох юм бол population is not destiny буюу хүн амын тоо бол хувь тавилан биш юм а гэсэн урайтай байдаг. Тэгэхээр өнөөдөр дэлхийн хэмжээнд GDP буюу нэг хүнд оногдох дотоодын нийт бүтээгдэхүүнээр тэргүүлж байгаа 10 орн дотмын 8 нь энэ орныхан байна. Гэхдээ эдний хөгжөөд байгаа нууц нь 3 шалтгаан байна. Номер 1 асуудал бол боловсрол салбарын асуудал гэх биш үндсэн чиглэлийн одоо яамны төвшөнд боловсролыг авч үзэж байгаа. Тэгээд боловсрол эзэмших хүмүүсийн ялгаатай байдлыг нь арилгаж өгч байгаа. Өнөөдөр Хүний эрхийн үндэсний комиссын гаргасан судалгаагаар Улаанбаатар хотод сурч байгаа хүүхдүүд, хөдөө орнууд сурч байгаа хүүхдүүдээс боловсрол эзэмших чанарын хөдөлгөөл ялгаатай өөр байдал гараад зурхаанаас эхэлж байгаа шүү. Тэгэхээр өнөөдөр Монгол улс анханасаа энэ шударга нийгмийг одоо хөдөлбөргүйгээр дэмжээ гэж байгаа бол тэр багаасаа эцэг хийхээ орлого юм уу хаана амьдарч байгаас үл шалтгаалж хүүхэд шударга ёсны мэдрэмж авахын тулд тэнд дотор байранд амьдарч гэнэ үү, айлын хамаатан саднаатай амьдарч гэнэ үү, аав ээжтэр амьдарч гэнэ үү, ижил төвшний тэр үнд зүйлсийн мэдрэмжийг авч өсчээж нөгөө нэг үндсэн хуульчин амьдараа хэрэгжиж эхэлнэ гэсэн санаа байна. Улсын хэмжээнд өнөөдрийн байдлаар 24 оны судалгаагаар 415 сургуульд 5281 дотор байранд 42990 хүүхэд сурч байна гэж энэ тооцоо гарсан байна. За тэгээ энэ дээр бол мэдээж анхаарлын төвд байгаа хүмүүс бол мэдээж малчтын хүүхдийн асуудал байгаа. За сая бол ярьж байна дахин загварчлах тухай яригдж байгаа. Энэ аюулгүй орчны асуудал, үндсэн хуулийн эрхээ эдлэх, эрүүл аюулгүй орчинд амьдрах асуудал байна. Асран агуулгач багшийн тоотой холбоотой ажиллах хүчний чадамж, нийгмийн дэд бүтцийн тухай сая хэлж байна. Сэтгэл зүй болон нийгмийн дэмжлэгийг сайжруулах, мэрэгжлийн одоо төр сэтгэл засалч юм уу, сэтгэл зүйч энэ хүмүүстэй хамтарч ажиллах тухай. За мэдээж одоо нөгөө шин тэжээлийн асуудал байгаа. Хоол хүнснээс авч байгаа хангалттай шин тэжээл байна уу? Хүүхдүүдийн давжаар байдал ч гэдэг юм уу. Ингээ олон зүйлүүдийг бид нэр энэ дээр ярьж болно. За мэдээж одоо хяналт хариуцлагын асуудал. Энэ бол ингээд уялдаатай холбоотой асуудлууд явагдаж байгаа. Тэгэхээр энэ дээр бол манай баасан жаргал гишүүн бас надад дахин хэлээд хэдүүлээ ер нь энэ дээр л анхаарах хэрэгтэй шүү гэж байгаа зүйл бол хүүхэд гэртээ байгаа юм шиг, хүүхэд эцэг хийхэд дэргэд байгаа юм шиг тэр мэдрэмжийг авах боломж өгөх орчныг яаж бүрдүүлэх юм бэ? Энэ орчныг бүрдүүлэхэд бодлогоор бүгдээр яаж дэмжих юм бэ? Их хурал дээр нэг тогтоол гаргаад зогсохоос илүүтэйгээр цааш нь яаж энийг одоо хэрэгжүүлэлт болох юм бэ? Статистикийн тоо мэдээлэлээс илүүтэйгээр бодит одоо нөгөө inclusive буюу хүртээмжтэй бодлогыг яаж бий болох юм бэ гэдэг дээр бид ажиллах хэрэгтэй гэж үзэж байгаа. Удахгүй бас энэ жил бидний итгэж өнөмсөж одоо адилж байгаагаар бол хүний эрхийн үндэсний 2 дугаар хөтөлбөр батлагдана. 280 зүйл байгаа. Энэ дотор бас хүүхдийн асуудал бид даасан бид хэсэг болж орж ирж байгаа. Энэ дотор жишээлбэл яг энэ дотор ойрны хүүхдийн асуудал дээр бид нар ямар бодлогын шийдвэрүүд гаргах вэ гэдэг бас чухал байгаа. За мэдээж бас энэ жил бас энэ үндэсний аюулгүй байдлын үзлэг баримтлалын шинжилгээ төвшөнд явж байгаа. Үндэсний аюулгүй байдал гэхээр одоо мөрдөс зүйлсэн генералуудын нууцсан зэрэгтэй хавцас дотор байдаг аюулгүй байдлын бичиг баримтлалаас илүүтэйгээр Монгол хүний аюулгүй байдлын асуудал яригдана. Монгол хүний эрүүл аюулгүй орчинд амьдрах эрхийн асуудлууд яригдана. Монгол хүний эрхийг одоо хөдөлгөөргүйгээр хамгаалж хэрэгжүүлэх систем тогтолцооны тухай асуудлууд яригдана. Энэ дээр ч гэсэн бид нар бас нүдэ ханж өнгөрөхгүй бас энэ хүүхэд хамгаал тэр тусмаа одоо яг энэ ялгаатай хэрэгцээд хүүхдүүд ч гэдэг юм уу, тусгай хэрэгцээд хүүхдүүд ч гэдэг юм уу. Энэ хүмүүстэй бас төрийн бодлого маань өөрөө тусч очдог байх хэрэгтэй гэж үзэж байгаа. За дараагийн нэг зүйл нь юу юм бэ гэхээр би хувийн туршлага дээр авахад Бидгүү аймаг, Дархан уул, Сэлэнг аймагаас улсын хурал сонгогдсон. Манай 3 аймагт бол сая 24-өөс 25 оны хичээл хэмжээнд 69369 хүүхэд 1-ээс 12 дугаар ангид хамрагдсан. За энд бол дотор байрны маш олон хүүхдүүд байдаг.
дотор байрны одоо тойргоо сонгогдсон гишүүдийн хувьд бас нэг онцлог бол тэр дотор байрны нөхцөл байдал гэдэг маш олон зүйлийг бол одоо бид нар ажиглаж анзаарч байгаа. Тэгээд эдгээр хүүхдүүдэд бүгдээрэнд нь 69369 захиа 9 сарын 1-ний өдөр явуулсан. 4000 гаруй хариу захиа хүлээж авснаас 3000 орчим дотор байрны хүүхдүүдээс захиа хүлээж авсан. Энэ бол бодиттой одоо надтай шууд учирч байгаа, контактлж байгаа харилцаа гэж ойлгож болно л доо. Тэгээ ингээнд бол тэр 69000 захиаг 12 анги тус бүрээр бичихийн тулд тэр хүүхдүүдийн үзэж байгаа хичээл, хөтөлбөр, сэтгэл зүй, бие бэлтрийн онцлог, ямар орчинд яаж сурч байгаа гэдэг ингээд нэлээд олон зүйлүүдийг ингээд судалгаад нэг сар орчим хийсэн юм л да. Мэргэжлийн хүмүүстэй хамтарч. Ингээд бол бэрхшээл асуудлууд маш их байгаа. Түгээмэл 3 асуудлууд яригддаг. Нэгдүгээр асуудал бол ерөөсөө дид бүтц буюу барилгын чанар чансааны асуудал яригддаг. Өнөөдөр манай Төв аймгийн Дэлгэр хаан сумын дотор байр гэдэг Асар хүнд 1950-60 оны үеийн барилга хизээ мүдгөө нураад унахад бэлэн агтлагдсан. Тэгээд жилээс жил төсвүүдээр дэшээ өргөн барьдаг. Тэр нь батлагддаггүй. За манай заамар жишээлбэл дотор байрны барилга одоо 6-7 жил үргэлжилж байгаа ч гэдэг юм уу. Өөрөөр номер 1 асуудал бол тэр нэг аюулгүй тав тухтай өвөл ингээд даачдаггүй тийм одоо тухтай орчинд байх юмсан гэдэг нэгдүгээр тийм одоо дэд бүтцийн өсөө сонирхол байгаа даа. Хоёрдугаарт бол түрүүн бас хэлж байгаа шиг. Ерөөсөө энэ хүний нөөцийн асуудал маш чухал байдаг. Тэнд одоо яг нөгөө зүгээр энэ хүндэд ил тод ярьдаггүй ч гэсэн бас л өсвөр насны хүүхдийн жирэмслэлтийн асуудал эцэгхээс хол байгаа сэтгэл зүйн хувьд ч одоо жилийн 3-2 нь өөр нөхцөл байдал байгаа. Яг эцэг их шиг анхаарал халамж тавих уу юу гэдэг асуудлаас үүдсэн асуудлууд байгаа. Тэгэхээр энэ дээр бол бид нар бас яг энэ хүний нөөц ялангуяа орон нутагт байгаа багш цаашлаад нэмж гэдэг юм. Энэ хүмүүсийн нийгмийн дэд бүтцийн дэмжлэгийн асуудлыг бол бид нар бодлогоор авч үзэх хэрэгтэй. Жишээлбэл одоо улсын бюджетийн 2.7% эрүүл мэндэд байна. Олон улсын жишээ 6% байдаг. Манайд бол энийг ингээд ахиулах хэрэгтэй байдаг. Ер нь бид нар ингээд боловсрол эрүүл мэндийн тогтолцоог салгалгүйгээр хамтд нь авч ивжиж тэр нийгмийн дэд бүтц бэхждэг юм байна гэдэг хүний эрхийн асуудал хангагдсан байна гэдэг зүйлийг заавал авч үзэх хэрэгтэй. За 3 дугаар асуудал гэх юм бол түрүү яг хэллээ л дээ зүгээр социалистийн арга барилтай байгаа юм байна. Хичээлийн хөтөлбөр буюу тэр софтверийн тухай асуудлууд байгаа. За сая ихэд 3 хоногийн өмнө Төв аймгийн одоо 6 газар нийт 11 газар Starlink тавьж байгаа. Өөрөлдвөл нөгөө юу байхгүй, интернетийн дэд бүтц байхгүй, сүлжээ байхгүй, мэдээллээс хоцорно гэдэг чинь өөрөө хөгжлөөс хоцорно гэсэн. Тэгээ тэр хүмүүсийн өрсөлдөх чадварч гэсэн нөлөөлнө гэсэн. Тэгэхээр ер нь бол энэ дээр бид нар бол аюул тийм бодлогын цогц ажлууд хийх хэрэгтэй. Тэгээ төгсгөлд нь хэлэхэд бол өнөөдрийн ингээд зөвлөгөө буюу энэ ярилцж байгаа юм чөлөөт ярилцлагаас үр дүн гараасай. За тэгээ энэ үр дүн маань бас яг бодлого боловсруулах шийдвэр гаргах төвшөнд шийдэл болж очиосоо гэж бодож байна. Тэгээд манай хэрлэн гишүүн хүрэлцэн ирсэн бас талархаж байгаа. Манай баасан жаргал гишүүн бол яг энэ дээр манлайлан тавьж байгаа шүү. Өсөг хэрлэн гишүүд дотроос манлайлан тавьж байгаа. Дараагийн хүний дэд хорооны дарга хэрвээ одоо сонгогдох шүү. Тэгэхэд бол би баасан жаргал гишүүнээс санал болгож байгаа. Юм бол ийм одоо Монголын төрчин энэ бодлого нь өөрөө ийм эргэх холбоотой санах хортой явах хэрэгтэй. Нэг хүн гарч ирээл тэгэл үлддэг юм байхгүй гэж болохгүй. Тэгээ тийм учраас өгнөд хэлэхэд бол бид нөгөө хараахан санаар хараа та бүхэн шүүрхэн санаар шүүрээрэй гэдэг шиг яг энэ асуудал зовлонг ойлгож байгаа хүмүүс улсын хурлд байгаа. Та бүхэн бидэнтэй бол одоо ямар ч одоо ямар нэгэн одоо ирээд зэрэг гэн хаашаа юм зүгээр одоо итгэл үнэмшлийнхаа төлөө тэр одоо аль болохоор одоо ингэж шахаж шаардаж ажилласаа, хамтарч ажилласаа, хандлагын хувьд бол би тийм бодолтой байна. Тэгээ мэдээж бид нар цаана бол ингэж та анзаарч байгаа хүн эрхийн дэд хороос сар болгон хүн эрхийн форумтай уулзж байгаа шүү дээ. Өртөн жилд нэг удаа уулздаг гэсэн бол одоо сар болгоны 2-7 хоногийн лав гаргийн өглөөний 9 цагаас ингээд тогтмол уулзж байгаа. Хүн эрхийн уулзлуудыг тогтмолжуулж байгаа. Энэ дотор байр 2 цэг тэг гэсэн энэ одоо дахин инженерчлэх, програмчлах, ачааллах, загварчлах зүйлсийг бодлогын төвшин та бүхэн маань олон санаа гаргаж өгөөрэй. Энэ дээр нь бид нэр бас одоо дэмжих, хамтрах, хорших, шийдэл гаргах төвшин дээр нь бүгдлээр чармааж ажиллая гэж хэлмээр байна. Өнөөдрийн зохион байгуулагчдаа чин сэтгэлээс амжилтсая баярлалаа. За маш их баярлалаа. Бидний харааг жоохон тэлчлээ шүү цааш нь. Тэгэхээр үнэхээр үндсэн хуулийн тэр хүмүүнлэг нийгэм байгуулах үнэт зүйлсийн хүрээнд авч үзье хэлүүлээ гэж хэлж байна. Өөрөөр хэлбэл энэ удаагийн парламентийн одоо стратеги зорилго туссан хүн төвтэй бодлого, хүн төвтэй хөгжлийн хүрээнд та нар асуудлаа юм өргөн хүрээнд хараасай гэж
хэлж байна. Боловсролыг бол энэ нийгмийн ялгаатай байдал, тэгш бус байдал, тэгшдэг гарааны тэгш нөхцөлийг бий болгодог ийм чухал ачаал бүртгэлтэй одоо ийм одоо чиглэлийн яамны хүрээнд ингэж том боловсролыг сурч боловсрохыг томоор хагаасай гэж хэллээ. Дээрээс нь хүний эрхийг хангах одоо үндэсний 2 дугаар хөтөлбөрийн хүрээнд энэ асуудлыг бас салгашгүй авч явах ёстой шүү. Тэр рүү чиглэсэн одоо бас бодлого шийдлээ боловсруулаарай гэж одоо бидэнд хэллээ. Тэгэхээр бид бол энэ дотор байрны асуудлыг явцөө биш ийм өргөн хүрээнд алсыг харсан байдлаар өнөөдөр шийдлээ бодож төлөвлөрөө гэж бидэнд одоо хэлж байна. Хүний эрхийн дэд хорооны даргахын зүгээс одоо ингэж анхааруулж сануулж хэлсэнд талархаж байгаа илэрхийлье. Ингээд 2 дахь нээлтийн үгийг бол яалтчгүй бидний байнгын хамтрагч одоо энэ бодлогыг төр засгаас гарсан бодлогыг газар дээр нь хэрэгжүүлэх маш хэцүү ажлыг хариуцж байдаг. Тэгээ энэ дахид төвшил гаргахын төлөө одоо 24-д бол ажиллаж байгаа энэ боловсролын ерөнхий газар гэж байдаг. Тэгэхээр энэний дарга нэм очир таныг эндэрт урьж байна. Та бол яг дотор байрны талаар бол хэлэх хөвгтэй хийсэн ажилтэй гэж бодож байна. За бүгд энэ өдрийн мэндийг хүргье. Тэгээд зөвлөгөөнөөс бас идэвхтэй оролцож чухал санаа оноогоо дэвшүүлж цаашдаа бодлогын төвшөнд нөлөөлөл үзүүлж хэрэгжилтэн дээр бас хамтарч ажиллах итгэлтэй байна. За та бүхэн мэдж байгаа Монгол Улс түүхэндээ анх удаа боловсролынхоо бодлогын хэрэгжилтийг нэгдсэн удирдлагаар хангах засгийн газрын хэрэгжүүлэгч агентлагийг 2022 онд байгуулсан. 2021 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн засгийн газрын тогтоол гарсан байдаг. Хамгийн сүүлийн өдрийн 403 дэх тогтоолоор. За энэ тогтоол албажиж гараад боловсролын ерхий газрын стратегийг хийхдээ бид нар ерөөсөө бодлогын төвд суралцагч байх ёстой гэдэг агуулгаар бодож стратеги хийж сургалтын байгууллагын орчинд хүүхд хамгааллын бүтэц агуудаа Монгол Улсад бий болсон сургалтын байгууллагын орчинд. Тэрнээс өмнө бол боловсролын яамн дээр хүүхдийн хөгжил хамгаалал хариуцсан нэг л мэрэгчлэлтэн. Тэгээ хүүхдийн хөгжил хамгаалал эрхтэй холбоотой асуудал болохоор за хуучны орол хөтөлбөр нийгмийн хамгааллын яам агентлаг руу ингээ хөгждөг юм байсан бол ерөөсөө сургууль дээр цэцэрлэг дээр ер нь боловсролын сургалтын байгууллагын орчинд хүүхдийн сайн сайхан байдал хангагдж тэр боловсрол сургалтын үйл ажиллагаа чанартай хүртээмжтэй хүрэлцээтэй байх ийм нөхцөл бүрдэх юмаа гэдэг байдлаар ийм стратеги хийж за тэгээ барьж авсан ажлуудыг нэг нь бол мэдээж татвар байр гэсэн. За татвар байрыг барьж аваад ингээд ажиллаад ерхий газар байгуулагдахаас өмнө Монгол Улс 21 ерхий газартай байсан. Өөрөөр хэлбэл 21 аймгийн боловсролын газар гарсан бодлогын хэрэгжилтийг 21 зүгтээ хэрэгжүүлдэг. Яг хэрэгжилтийн нэгдсэн удирдлагыг хангаж нэгдсэн ойлголт чиглэлтэй болж сайн туршлагаа түгээнэл дөрүүлж нэгдэж нийлэх юм жоохон сул байсан юм байна да гэж ерхий газрыг 3 жил удирдах ажиллаж байгаа хүрээд бас ийм бодол зүгээр надад төрж байгаа. Тэгэхээр хэрэгжилтийг нэгдсэн ойлголттой болгож яг нэгжлэр үүсээд байгаа тулгамдж байгаа асуудлыг нэг мөр ойлгож хэвлүүлээ цааш явна бол бидний ажил хамгийн чухал. Тэгээ багадгүй би үүнээс боловсролын яамдаа бардуун боловсролын газрын ерхий боловсролын газрын дарга хийгээд иймэрхүү уулзалт зөвлөгөөд ирэхээр би ийм дүрм журам гаргацсан байхгүй юу? Бид нар ингээд ийм хийгээд байгаа юу байхгүй юу гэдэг өнцгөөс дандаа хандаж асуудал ханддаг байсан бол одоо яг хэрэгжилт хариуцаад ирэхээр нэг ч гэсэн зүйлийг олж хараад бодлоод нөлөөлөөд одоо тэгээ хэрэгжилтээ сайжруулах юмасаа гэсэн өнцгөр бас хандаж ингэ шаарддаг ийм зүйл бас болж байгаа гэдэг. Тийм учраас яг ийм нөлөөллийн үйл ажиллагаа зөвлөгөөнд оролцож бодлогодоо боловсруулж бодлогод санал өгч хэрэгжилтээ сайжруулах бидний хувьд бол бүгдийн чухал ийм асуудал бас. Тийм учраас өнөөдөр боловсролын ерхий газраас 10 гаруй хүний бүрэлдэхүүнтэй тоног төхөөрөмж хуваарлдаг хүнээсээ ихтэй бүгд ингэ зааш яг дотор байран дээр очиод үз. Чам дээр одоо хуваар гараад ирж байгаа, чам дээр төлөвлөгдөд ирж байгаа дотор байрны тоног төхөөрөмжүүд яг нэгжлэр яаж буух ёстой юм байна, яаж хуваарлах ёстой юм байна, ямар бодлого барах ёстой юм байна гэдэг. Тэгээ сэтгэл зүйч нийгмийн ажилтан эрүүл мэндийн асуудал хариуц манай бүх хүмүүс бас ингэж оролцоод тэгээ та бүхний санал шүүмжийг сонсоод ингэ хамтраад ажиллана. Тэгээд сая бас улсын их хурлын дарга
баруун аймагуудаар ажилласан, 4 аймгаар ажилласан. Тэгээд 40 гаруй сумаар орохдоо 33 сумынх нь яг сургуулиудаар орж, ерхий боловсролын сургуулиудаар орж ахлагангийн хүүхдүүдтэй уулзсан. За бас энэ уулзалтын зохион байгуулалт бас бусад үйл ажиллагаанд бас оролцож ингээд сая сүүлийн 2-1-ээс 3 дугаар сард 60 гаруй нэгжээр цэцэрлэгээс эхлээд ихтэй сургууль 60 гаруй нэгжээр орж ажиллаад энэний 20 гаруй нас ерхий боловсролын сургууль дотор байраар яг өөрөө бичлэн орж үнэхээр бас шинэ дотор байртаа болцсон, шинэ таамаг хөрөмжөө хүлээгээд авчихсан, гэл цалгалчихсан сайхан газрууд байна. Үнэхээр бас одоо яайтай байц гэдэг одоо ингээд хүүхдүүдээсээ холдож чадахгүй тийм хэмжээнд хүүтэн нойтон байр нь бодсон ийм хэсэг. Тэгээд сүүлийн 30 гаруй жилүүд нь бол ер нь хөдөөгийн боловсролоо илүү их тийм орхисон. Тэгээд гарч байгаа хууль тогтоомжууд дээр засвар үйлчилгээг соёл эрүүл мэндийн боловсролын байгууллагын засвар үйлчилгээг орон нутгийн засаг даргууд нар хариуцгаар ингээд заасан. Гэтэл дандаа татаасаар байгаа сумын засаг дарга, аймгийн засаг дарга төр дотор байранда ямар засварын мөнгө тусаах вэ? Ямар тоног хөрөмжийн мөнгө тусаах вэ гэдэг ингээд бодоод харахаар яг гол цөм болсон энэ үд дээр бид нар нэлээд тийм бодлогын шийдэлтэй нэг амьсгаагаа бас асуудлыг шийдэж өгөх юм хэрэгцээ шаардлагууд бас байгаа юм гэж харсан. Тэгээд саяхан та бүхэн мэдж байгаа бол Монгол Улсын ерхий сайд засгийн газрын хурал дээр 26 орыг боловсролын жил болгож зарлая гэдэг ингэж бас хэлсэн. Бас энэний өмнө бид нар энэ зөвлөгөө зохион байгуулагдаад дотор байрны хэрэгцээтэй зүйлсийг бас бодлогын түвшинд бас нөлөөлөх хэмжээнд тавьж чадах юм бол Монгол Улсын тэр баялагын сангийн тухай хууль, баялагын санд хөрөнгөж байгаа энэ мөнгийг бид нар яг дотор байранд бас ингэж чиглүүлж чадах юм нэг бас боломж гарч байгаа юм гэж харж байгаа. Тэгээ бид нар хөдөөгийн боловсролыг ойлгохын тулд дотор байраа ойлгох хэрэгтэй байл. Дотор байраа ойлгох юм бол тэгээд энэ цаашаа өрөө. Ягаад гэвэл дотор байр гэдэг зүйл ялангуяа ерхий боловсролын сургуулийн дотор байр гэдэг бол түрүүн тунгалаг цаглыг чинь Монголд л байдаг зүйл. Тэгээ сая бас бид нар 22 онд бас хамтарсан зөвлөгөөний хийхдээ дэлхийн улс орнуудын дотор байрны туршлага судлагдсан чинь юу ч гарч ирэхгүй. Тэд бол элитүүдийг бэлтгэдэг буюу вакуумжуулж хэл сургах ч юм уу дараагийн шатныхаа өндөр одоо боловсролтой хүмүүсээ бэлтгэж вакуумжуулж ингэж тусгайлан ганц нэг сургууль дээр хийдэг болохоос Монгол шиг үндэсний хэмжээнд ерхий боловсролынхаа хүртээмжийг шийдэж одоо тэр үндэсний онцлогоо дагсан юм дотор бараг шатгүй байдаггүй, байвал нэг хоёр орнд л байдаг юм зүйл. Тэгэхээр дахин загварчлал гэдэг бол цэвэр бидний ойлголт, бидний одоо хүсэл сонирхол, бидний ойлголт нэгтгэж гарч ирэх ийм зүйл юм байна гэж ингэж харж байгаа. Энийг бид нар сайн хийж чадах юм бол бидэнд бол маш том урагшаалах юм боломж гарна л гэж харж байгаа. Тэгээд ерхий газрын зүгээс та бүхнийхээ одоо дэвшүүлж байгаа санал хэлцүүлэгт идэвхтэй оролцож чадаж ажиллах байна. Тэгээд бүгдэнд нь талархлаа баярлалаа. За нэг баярт мэдээ сонслоо шүү. Улсын хурлын дарга сургуулиудаар явж ялангуяа баруун аймагч хамгийн төгсөлтэй л да. Тэгэхээр тэр дотор байр сургуулиудаар явж үзсэн гэдэг бол нэрийн хувьд олзуурах ууштай. Дараагийн нэг одоо бидний бас бодох ёстой. Дараа жил чинь боловсролын жил болох гэж байна шүү дээ. Ерөнхий сайд 79 сар засгийн газрын хуралдааны шийдвэр гаргасан, зарласан. Тэгэхээр энд бол хөрөнгө оруулалтын хувьд анхаарна гэж бид мессеж авсан. Хоёрдугаар боловсролын чанар хүртээмжинд маш их анхаарна гэдэг ийм мессеж авсан. Тэгээ баялагын сангийн хуваарлалт хийгдэн мөнгө байна гэсэн үг. Тэгэхээр одоо үнэхээр одоо боломж юм байна. Тэгэхээр бид өнөөдөр гарч байгаа шийдэл бол бодиттой ажил хэрэг болох магадлал ер нь бол өсөөдөл байна. За тэгэхээр уг нь би бол бас заримдаа гомдмоор байдаг байхгүй юу? Монгол улсын суманд нэг л дотор байх байхгүй юу? Яагаад тэрийг нэг өнгөтэй өдөртөө болгочдгүй, аваа явчдгүй, арайчдээ тэгээд одоо сумын засаг захиргаа байгаад чи яадгийн юм гэдэг ингээд зарим үед бас гомдмоор санагддээ шүү. За өшөө нэг өнөөдрийн бидний зөвлөгөөн одоо үр дүнд хүрэх байх гэдэг найдлага юу вэ гэхээр манай боловсролын яамны бодлогын түвшний одоо дарга нар доошоо ажиллаж байгаа мэргэжилтнүүд манай боловсролын ерөнхий газар иргэний нийгэм иргэдийн дуу хоолойд маш юм мэдрэг хариулт хийдэг. Сонсдог, тэгээ хариулт хийдэг. Заавал нийгэм хийдэг.
бусдын амд бол бас нэг тийм биш байх шиг байдаг. Зөвлөлддөггүй, сонсдоггүй, сонсон ч юм хийдэггүй. Тэгэхэд манай ам бол ийм онцлогтой ингээд сурж байгаа. Тэгэхээр бид бас ийм харилцсан, ярилцаж асуудлаа шийдээд хүүхдийн эрх хүний эрхийн нөхцөл байдал дахиж дэвшил гаргах чиглэлд бол ингээд ажилд сураад байгаа шүү. Ер нь бол сайн жишээ болж байгаа гэж хэлхийг хүсэж байна. За одоо ингэн аливаа хурал зөвлөгөөн дээр сэтгүүлчид ирэнгүүтээ надаас хамгийн түрүүнд асуудаг асуултыг та хүн байна. Таас өмнө шаналтай. Юу гэдэг вэ гэхээр хийгээл ахын дунгаагч та хурал хийгээл ах ямар үр дүн гат. Өмнөх зөвлөгөөний үр дүн хаана байна гэж асуудаг байхгүй тий. Тэгэхээр нэг энд бол би дургуцаад ах юм байхгүй. Гэхдээ банк асуудаг асуулт. Тийм учраас хөтөлбөртөө тусгасан. Бас сэтгүүлчдийн санаа бодолд хариу үйлдэл үзүүлэх. Тэгэхээр одоо би та бүхний өмнө манай эвсэл бүх нийт боловсролын талаар 91 үндэсний эвслийн нийт зохицуулагч мөгчмгийг урьж байна. Өөрөөр хэлбэл өмнөх 2 зөвлөгөө хийгээд тэгээ юу болсон юм бэ гэдэг та бүхний асуултанд хариулт өгөхөөр одоо өгүүлэхээ өгнө байх гэж найдаад одоо мөгчмэг нийт зохицуулагчийг урьж байна. За өглөөний мэнд. Тэгээд бид нар цагаасаа жоохон хоцорч явж байгаа болохоор би мэдээлэлээ 20 минут биш 10 минутанд танилцуулъя. Тэгээд түрүүний нээлтийн үг хэлсэн хүмүүс маань ер нь ямар акц дэвшил гарч байгаа вэ гэдгийг яг газар дээр нь ажилласан бодлогын төвшөнд ажиллаж байгаа хүмүүс маань хэлсэн учраас 2 удаагийн зөвлөгөөний үр дүн юу болвоо гэдэг талаар мэдээлэл өгч байгаамаа. За ер нь бол эвсэл 2019 онд гишүүдээрээ ярилцаад бодлогын гадна үлдэж байгаа, ялангуяа боловсролын бодлогын гадна үлдэж байгаа ямар бүлгийн хүүхдүүд байгаа вэ гэд нэрлсэн байдаг 20 гаруй бүлэг тодорхойлогдсон байдаг. За энэ 20 гаруй бүлэг дотор анхаарал хандуулсан буюу салбар хоорондын хүүхэд хамгаалал, боловсрол, тэгээд дахиад орон нутгийн удирдлага гэдэг одоо салбар хоорондын анхаарлын төвд орж ирж байгаа хүүхэд нь дотор байрны хүүхэд байсан. Дотор байрны хүүхдтэр ямар асуудлууд гарч ирдэг вэ гэхээр нийгмийн эдийн засгийн статус буюу ядуу малчтын хүүхдийн асуудал гарч ирдэг. Дээрээс нь хурдан байрны унаач хүүхдийн асуудлууд гарч ирдэг. Сурлын хоцроглын асуудлууд гарч ирдэг. Тэгэхээр энэ бүлгийг нөгөө интерсекшнл буюу нөгөө огтлцсан, давхцсан гэж ярьдаг тийм. Энэ бүлгийн хүүхдүүдэд бөөндөө 35 мянгуулаа, 42 мянгуулаа нэг газар байгаа юм чинь энэ асуудлыг шийдэх юм бол эдгээр бүлгийн хүүхдүүдийн асуудлууд бас шийдэгдэж болох юм байна гэдэг үүднээс стратегийнхаа зорилго дотор оруулаад тэгээд ер нь бол анхаарч эхэлсэн гэсэн үг. За 2021 оны чуулган бол та бүхэн мэдж байгаа харамсалтай кейсийн дараа болж исэн. Тэгэхэд энэ үед бол бид нар илүү асуулт асуусан гэсэн үг. Дотор байрны хүүхэд ч ямар учиртай юм бэ? Хүүхд хамгааллынх нь, боловсролынх нь энэ хүүхдүүдийг анхаарч байгаа мó үгүй юу гэдэг. За энэ асуултыг асуугаад дотор байр хүүхэд хамгаалал гэдэг нэртэй чуулганыг 12 сарын 14-ний өдөр Монгол Улсын их сургуулийн номын санд бол зохион байгуулж ирсэн. Тэгээд тухайн үед бол Монголын хуульчдын холбооны хүүхдийн эрхийн дэд хорооны зохицуулагч Басан Жаргал гişүү ажиллаж ирсэн. Хэлхээс гаргүй хуульчд хүмүүс байгууллагатай ингээ хамтраад зохион байгуулж ирсэн байдаг. За энэ чуулган дээр энэ анхны зөвлөгөөн дээр бид нар оролцогч талуудыг бол урьсан байгаа. Боловсролын яам, хөдөлмөр нийгмийн хамгааллын яам, хүний эрхийн үндэсний комисс гэсэн газруудаас бол оролцогч талуудыг ураад түрүүний миний асуусан асуултыг асуусан гэсэн. За энэ асуултын зорилго нь юу байсан бэ гэхээр хүүхдийн эрхийг хамгаалах эрх зүйн орчныг сайжруулахад нотлохоо баталгаа байна уу, судалгаанууд байна уу гэдэг. Яг хэдэн хүүхд сурж байгаа юм. Тэнд яг ямар бүлгийн хүүхдүүд сурж байгаа, ямар асуудлууд тулгарч байгаа юм гэдгийг нь гаргаж ирсэн судалгаа байна уу? Хоёр дахь нь холбогдох санал зөвлөмж боловсруулаад тухайн үед хилцэгдэжсэн боловсролын тухай багц хуульд санал боловсруулж оруулна гэсэн зорилгыг бид нар тавьж ирсэн. За тухайн үед хүний эрхийн үндэсний комиссийн дарга Хунан гишүүн ирээд панел хилцүүлэгт суугаад за дотор байрны хүүхдийн асуудалд бол анхаарах юм байна гэдгийг бол амлалт авсан. За хэл мэдээллийн хэрэгслүүд, боловсролын яам, ерөнхий газар гэд бүгдээр анхаарах хэрэгтэй байна гэдэг амлалтыг бол бүгдээр авсан байдаг. За ингээд үр дүн нь юу болов гэсэн боловсролын ерөнхий газар байгуулагдсан. Ингээд боловсролын ерөнхий газрын хамгийн түрүүнд хийсэн юм нь юу вэ гэхээр
2022 оны 4 сарын 3-нд Үтэнгийн дээрлэлтийг тассан зогсоё гэдэг үндэсний хэмжээний форумыг боловсролын яам зохион байгуулад энэ чинь дотор байрны хүүхдүүдийн асуудал дээрлэлттэй чинь холбоотой юм шүү. Дотор байрны багш нар хүрэлцэхгүй байгаа юм шүү. Чадваржуулах шаардлагатай юм шүү гэдэг хариу үйлдэлийг үзүүлээд эхэлсэн гэсэн үг. За тэгээд нөгөө нэгдсэн судалгаануудаа бол гаргасан. За тэгээд багш нартай сургалт орсон. Багш нартай сургалт орохдоо иргэний нийгмийн буюу манай байгууллагын судалгаануудыг бас танилцуулаач ээ, манай багш нарт мэдлэг олголт өгөөч ээ гэж хамтарч ажиллаж эхэлсэн гэсэн. За амлалтандаа хүрсэн байгаа хүний эрхийн үндэсний комисс хүний эрхийн төлөв байдлын 22 дахь илтгэлд бүтэн бүлгийг дотор байрны асуудалд зориулсан. Тэгээд энд ямар одоо чухал дүгнэлт зөвлөмжийг өгсөн байдаг вэ гэхээр хүүхдэд үзүүлж буй төрийн үйлчлэгээ тэгшүүлтэмжтэй ялгамжгүй байх шаардлагатай. Гэтэл удирдах байгаа хүмүүсүүд орон нутгийнхаа нөхцөл байдлаас шалтгаалаад өөр байна. Энд анхаараач гэдэг зөвлөмжийг өгсөн байдаг. За зөвлөмжийн энэ бол одоо хамгийн том суурь судалгаа гэсэн үг. Тэгэхээр нөгөө бас түрүүн тунгаагч хэлсэн. Тэгээд сэтгүүлч нар асуулт асуугаад танах ямар судалгаа хийсэн гэдээ асуугаад байдаг. Гэтэл Үнэрхийн үндэсний комисс одоо үндэсний хэмжээний хамгийн том судалгааг бол 22 онд хийсэн байгаа. Тэгээд 23 онд бол боловсролын яам бас том судалгаа хийсэн байдаг. Мэргэжлийн боловсрол сургалтын төвд ихтэй сургуулиудыг хамруулад гэж байгаа юм. За сайдын тушаал тэр дороо гарч байгаа дотор байранд авч хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөө гэд 2023 оны 3 сард батлагдсан байдаг. Энэ 2 жилийн хугацаатай гарсан 23-24 онд хэрэгжиж дуссан гэсэн үг. Одоо дараагийн төлөвлөгөөгөө хийх гээд талуудаа санал аваа явж байгаа юм байна. За хамгийн том үр дүн нь юу байсан бэ гэсэн чинь Монгол Улсын их хурлын тогтоол гарсан. 35 дугаар тогтоол. За энэ тогтоолд ерөнхий боловсролын сургуулийн стандартын шаардлага хангахгүй байгаа дотор байрны шинжлэх асуудлыг үе шаттай шийдвэрлэж хүүхэд хамгааллын бодлогыг хэрэгжүүлэхэд шаардлагатай нөөцийг шийдвэрлэнэ гэсэн үүргийг Монгол Улсын засгийн газрын тэргуунд бол өгсөн байдаг. Тэгээд энэ шаардлагатай нөөц гэдэг хөрөнгө санхүү, хүний нөөц болон бусад гэд бүх нөөцийг бол хамруулж ойлгож байна. За хоёр дахь зөвлөгөөний маань үр дүн боловсролын тухай багц хуульд санал боловсруулж өгөх, тэгээд батлуулах гэдэг маш амбицтай, зорилготой бол бид нар энэ зөвлөгөөнийг зохион байгуулсан. За дээрэс нь яг энэ дотор байранд амьдарч байгаа хүүхдийн асран хамгааллыг хэн хариуцах юм бэ гэдэг асуултыг бас яг энэ зөвлөгөөний үеэр бид хоорондоо бас бие биенээсээ асууж ирсэн. За уг зөвлөгөөн дээр одоо анх удаага улсын хурлын гишүүн тухайн үед улсын хурлын гишүүн байсан Баяр сайхан гишүүн ирж дотор байрны ариун цэврийн байгууламжийг бол ингэж анхаарч байна гэдэг мэдээлэл өгч байсан. Боловсролын яамны дэд сайд Ганбаяр ирж бас мэдээлэл өгч өөрийнхөө туршлагыг бас хуваалцж байсан. За тэгээд яг асрамж хамгааллын асуудал болон сурч боловсрох хэрэгтэй холбоотой итгэлүүд бол тавигдчихсан байгаа. За бид нар зөвлөмжөө өгсөний дагуу 3 хуульд буюу боловсролын ерөнхий хууль, сургуулийн өмнөх боловсрол, ерөнхий боловсролын тухай хууль, хүүхэд хамгааллын хуульд бол маш нарийн тодорхой заалтуудыг оруулж чадсан. Тэгэхээр энэ бол зөвлөгөөнд оролцогчдын болон дотор байрны хүүхдэд анхаарч байгаа, бодлого боловсруулж байгаа, шийдвэр гаргаж байгаа хүмүүсийн манлайлал болон хэрэгжүүлж байгаа боловсролын яам, боловсролын ерөнхий газрын одоо цэвэр юу гэдэг манлайлал нь бол яг ингээд нүдэн дээр маань шууд харагдаж байгаа гэсэн үг. Тэгээд хамгийн сүүлд 2024-өөс 2028 оны Монгол Улсын засгийн газрын үйл ажиллагааны төлөвлөгөө дотор эрдэм боловсролтой Монгол хүн тэгш хүртээмжтэй чанартай боловсрал гэдэг зорилгын доор бүх түвшний боловсролын сургалтын байгууллагын дотор байрны хүртээмж, орчин, үйлчлэгээний чанарыг сайжруулж хүний эрхийг дээрлэхдээ дотор байрыг бий болгоно гэсэн заалтыг бол оруулж чадсан. Тэгэхээр өнөөдөр бас бид нар нөгөө дахин загварчлах гэдэг маань ямар учиртай вэ гэдэг нь боловсролын бодлогын төвд дотор байрны хүүхэд бол ороод ирчихсэн гэсэн үг. Бид нар энийг хүлээн зөвшөөрж байгаа. Үүний дараа бид нар яах вэ гэхээр дахин загварчлал гэдэг нь асрамж хамгааллын асуудал, тэнд байгаа үйлчлэгээний чанарын асуудал болон хүүхэд хамгааллын тогтолцоо дотор байрны хүүхдэд яаж ажиллах вэ гэдгийг өнөөдрийн зөвлөгөөний үр дүнгээр тэгээ зөвлөмж рүү бас оруулах саналуудыг та бүхнээс хүлээж байна гэдгийг танилцуулъя. Тэгээд баярлалаа. За баярлалаа.
дурсамж сэргийлээ. Өөрөөр хэлбэл боловсролын хуулийг багц соёлыг шинжлэх ажлын хэсэгт бараг төрийн ордноор 2 жил сүнс үзэгдэл гэдэг шиг явсан. Тэгэх үед үнэхээр одоо манай зөвлөгөөнд оролцож исэн Ганбаяр дэд сайд бол дотор байрны асуудлыг хуулийн заавал оруулна гэж байгаа. Ингээд томьёолоод бид хэд ингээд хамтдаа ингээд нэмэгчтайгаа бид хэд ажлын хэсэгт ингээд оруулж исэн. Тэгэхээр хоёрт нь болохоор баяр сайхан гишүүн хүүхд хамгааллын хуулийн дээр баасан жаргал гишүүн бид хэдийг уулзуулж өгöd ажлын хэсгийн гишүүн байсан. Бид хэд уулзаад тэгэл би ч ярьдаг юм аяарна гэдэг шиг дотор байрны хүүхдийн хамгаалал гэх нөгөө ямаа тавтаал ярьж агаад тэр хүүхд хамгааллын хууль руу орж ийлаа. За тэгээ хамгийн сүүлд одоо дахиад баасан жаргал гишүүн одоо манай дотор байрны зөвлөгөөнд байнга оролцож ирсний хувьд засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөртийн яг дотор байрны зориулсан нэг юм залтыг оруулсан байна шүү дээ. Тэгэхээр ингэж улс төрийн манлайлал гэдэг нь ийм чухал гэдэг байхгүй юу? Үнэхээр одоо бодлогын түвшин байгаа. Бодлогын захад буюу бүр хаягдсан байсан дотор 30 жил хаягдсан дотор байрны асуудлыг ингээд бодлогын төв рүү авчрах гэдэг бол ингээд олон түмэн энд сууж байгаа хүмүүсийн хүчин чармайлталтайгаар та бүхний оролцоотойгоор ингээд ахиж дэвшиж хүүхдийн ирэхэд хүний ирэхэд ийм ахиц дэвшил гардаг гэдгийг сануулж өгсөн илтгэл байлаа. Тэгээд одоо хэвлэн гишүүн манай боловсролын асуудал манай боловсролын салбараас ч маш цөөхөн их хурлын гишүүн болдсон шүү дээ. Тэгээ боснууд нь зарим нь ураад явчихдээ хуулийн сургалт төсөнгөдөө би хуульч хүн гэдэг боловсролын салбарын бүрс ингээд хаяад яваад өгдөг байхгүй юу. Тэгэхээр одоо ингээ манай хэвлэн гишүүн бол ингээ боловсролын салбарт ингээд үнчээр үлдээд энэ чиглэлийн асуудал анхаарал ингээ хөлцөн ирсэнд би бас талархаж байна. Тэгээ хамтдаа ажиллана гэдэгт итгэлтэй байж болно бид бүхэн. Тэгэхээр за одоо дараагийн хэсэг рүү орж байна. Манай хөтөлбөр энэ юу гэхээр 2 нотолгоо сонсон. Манай боловсрол эвслийн үйл ажиллагааны нэг онцлог бол нотолгоо судалгааг өөр юу ч ярьдаг. Худлаа PPT тавьдаг гэсэн үг. Тийм байвал гоё, ийм байвал сайхан гэдэг худлаа илтгэл, тэмтэгдэг, гинэндэгдэг нэлтгэл тавьдаг. Дандаа нотолгоо судалгаа факт баримтан дээр суурилж шийдлээ боловсруулна гэдэг зарчмаар байнга явдаг. Гэхдээ төрийн хийсэн судалгаанд бас 100% итгэхгүй. Өөрсдийнхөө хийсэн мониторингийн дүнг заавал бас оруулж иржээч. Ингээд тэнцвэртэй гэдэг юм уу? Ийм баталгааг сонсон. Эхнийх нь бол мэдээж төрийн байгууллага буюу боловсролын судалгааны үндэсний хүрээлэнгээс хийсэн дотор байрны хамгийн шинэ, хамгийн сүүлийн үеийн хамгийн цогц судалгаа. Хоёр дахь нь манай одоо боловсрол эвслийн гишүүн байгууллага болох те хил хязгааргүй хуульч төрийн бас байгууллагын саяны энэ засгийн газрын одоо боловсролын сайдын баталсан 2 жилийн төлөвлөгөөний хэрэгжилтэнд хийсэн мониторингийнхаа танилцуулга гэсэн. Тэгэхээр бид нар их хурлын тогтоол гаргалаа гэдээ хайчдгүй. Яам тэг төлөвлөгөө гаргацсан хайчдгүй. Дандаа хэрэгжилтийг хөндлөнгөөс хөндлөж явдаг. Тэгээд энэ дүнгээд дахиад хөөрхий тэг юм очир дарга руугаа, оюуна дарга руугаа, яам руугаа ингээд хэрэгжилт чинь ингэж явж байгаа ийм юм дараа гарч ийг ингээ явчихдаг гэсэн. Тэгэхээр ингээд тасралтгүй сайжирна гэж итгэдэг. За тэгэхээр бидний хүсэлтийг бүлээн авч хүртэлцэн ирсэн боловсролын судалгааны үндэсний хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ажилтан энэ хоёрыг урьж байна. Дотор байрны хөгжил хамгааллын асуудал хийсэн судалгааныхаа үр дүнг одоо танилцуулна уу гэж урьж байна. Энэ хоёрыг гадаа ярилцлага өгцөл хийжсэн да. Одоо за. Тэгвэл хэдүүлээ зураг авахулч. Тэр оронд. Энэ хоёр эрдэмшлэгийн ажил гадаа ярьсан гэж байна. За тэг энд ингээд зогсчих юм. За. Ичгүй. Прокурорээс Энэ яраад
Уламжлалт дарга гэсэн үг. Тий, ямар Маск авчаа. Курдо маск дааж. Очиж. Нэг нэгээрээ давчихдаг. Инээсгэрээ. Ахаад